Та бүхний амрыг ирээ. Дотоод иргэх сургуулийн хэмжээнд өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн онцлог үйл явдлыг томилон өргөе. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэйчүүдийн зөвлөлөөс эмэгтэйчүүдийн хөгжил ба манлайлал сэдвт сургалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Дотоод иргэх сургуулийн судалгаа ёс зүйн зөвлөлийн хуралдаан боллоо. Монгол улсад хурандаа цол олгож эхэлсний 90 жилийн Монгол хурандаа нийгэмлэг үүсгэн байгуулагдсны 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан Монгол хурандаа ёслол хүндэтгэлийн ажиллагаанд дотоод иргэх сургуулийн хурандаа нарын төлөөлөл оролцлоо. Ахлагч мэргэжлийн боловсролын сургуулиас их сургуулийн эмэгтэй алба хаагчдын дунд Дартс 2026 тэмцээнийг 7 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Зэв залуусын холбоо болон хурд хамтлагийн ахлагч Монгол улсын гавьяат жүжигчин Отхон Баяр нар ахлах сургуулийн суралцагчдад хурд хамтлагийн уран бүтээлдээ ашиглаж байсан иж бүрэн бөмбөрийг гартуул өглөө. Сонсогч оюутны холбооноос дээлтэй Монгол удирдлагыг зохион байгууллаа. Оюуны эрэлт мэдлэг сорих тэмцээн боллоо. Төрийн эмчийн ихтэй сургуулиудын оюутан залуусын дунд зохион байгуулсан тэгш оролцоо тэгш хүртээмж сэдвт дэвжээ тэмцээнд дотоод иргэн их сургуулийн баг тэргүүллээ. Хурандаа уран чимгээг урьж мөр тус гойсон бүсгүй уулзалтыг зохион байгууллаа. Ахлагч мэргэжлийн боловсролын сургуулийн хорих байгууллагын хамгаалтын ажилтан мэргэжлийн дамжааны сонсогчид хорих ангийн үйл ажиллагаатай танилцсан дадлага клиникийн сургалтад хамрагдлаа. Та бүхэнд өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн онцлог үйл явдлыг томилон өргөлээ. Мэдээллийн дэлгэрэнгүй манайх сургуулийн цахим утаснаас дэлгэрүүл үзээрэй.